Хил дамнасан дархан газар болох цагаан шувуу туулын дархан цаастай газрын хойд цайгийн явган аяллаа маршрутыг танилцуулж байна. Энэхүү маршрутаар 2-3 өдөр аялах бөгөөд нийт 110 км-ийг автомашинаар 4.5 км-ийг явган болон ердийн хөсгөөр туулах юм. Аяллаа эхний өдөр Улаангомоос 55 км яваад Улаандаваад ир очин. Тэндээс түргэн уулын дархан цааст газрын хамгийн өндөр цэг болох Дэлхий цагаан уулыг дурандаж, байгалийн үзэгсэлэн газруудыг ажиглан фото зураг авахд тохиромжтой. Улаандаваанаас 30 км орчим аялаад үзэгсэлэнт үүрэг нуурын эрэгт очих юм. Тэндээ байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн гэр баазад хоноглох, эсвэл нуурын эрэгт майхантай хоноглох боломжтой. Цааш үүрэг нуурын хойд эргээс хойд зүгт автомашинтай 15 км аялаад цагаан шувуу туулын хойд сайрын аман дах ажиглалт хийх зэгт хүрнэ. Цагаан шувуу туулын байгалийн унган дүрх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор увс нуурын айсавын дархан цааст газруудад хамруулан Монгол Улсын их хурлын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд анх авчээ. Мөн Бадан, Хүдэр, Халиумбуг, Дэрлэг хахан байршил нутаг болох Баянзүрх уулыг хамгаалах зорилгоор Улс их хурлын 2008 оны 1-р сарын 24-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хөлийн заагийг өргөтгсөн бөгөөд цагаан шувуу туулын дархан цааст газар нь нийт 33,304 га талбайг хамардаг байна. Аяллаа эхний зэгт аялагчдын ав зогсоол, нутгийн иргэдийн гэр бааз, хогийн зэг, ариун цэврийн газраар үйлчлүүлэх, цагаан шувуу туулын дархан цааст газрын тухай мэдээлэл самбартай танилцах, аялагчдад зориулсан санамж, зөвлөмж, аяллаа маршрутын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үүрэг нуурын байгалийн зураг болон зэрлэг амьтдыг ажиглаж зураг авах боломжтой юм. Амрах цэг, Хугархай улиас. Цааш 1 км явганаар аялж Хугархай улиас буюу амрах цэг дээр очин. Энд цоохор ирвэсийн самбардас үзэж, байгалийн зураг авах, ширээ тойрч сууж, аяллаа цай авах боломжтой. Амрах цэг 2014-2015 онд Увс нуурын айсавын улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтын захиргаа Монголын эрүүс төв Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Орос улбаны улсын Цэвэрцовын нэрэмжит шинжлэх ухааны академийн хүрээлэн Туваагийн Увс нуурын хотгорын дархан газар хамтран хоёр толгой цоохор эрүүс хүзүүвчилж шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж судалгаа явуулсан байдаг. Энэ цэг дээрээс та бүхэн цагаан эрүүсийн талаарх илэрхүү мэдээллийг авах боломжтой юм. Түүнчлэн түр амарч, өвөрмөц тогтцоц бүхий байгалийн чулуунаас оргилж буй ашаа нууж болно. Хайрын гудамж. Энэ газар нь цоохор эрүүсийн самардас, бумба, үнэртэн гих мэтийн уул мөрөө үлдээдэг хадан зохионы ёроол коридор нутаг юм. Өвөрмөц тогтцоц байгалийн үзэгсэлэн бүхий энэхүү газраас эдгээрийг ажиглах боломжтой. Хойд цайгийн хүрхрээ. Хойд цайгийн хүрхрээг үзэх байгалийн зураг авах тохиромжтой. Энэ хүрхрээ нь 14 м өндрөөс урсгах бөгөөд мөнх цасны усаар тижээгдэж байдгаар онцлог юм. Увс нуурын айсавын өндөр уулын нуг, уулын хээрийн онцлогийг төлөөлөх цагаан шувуу туулан Увс нуур үүрэг нуурын усан хагалбарт баруун хойноос зүүн урагт сунаж тогтсон байршилтай бие даасан мужийг үүсгдэг өндөр уулын экосистем юм. Цагаан шувуу туулын дархан цааст газарт хэрээ нуур, их хөсөрлөг, бага хөсөрлөг, шор хадны гол, ёл, хойд сайр, урд сайр зэрэг голуудтай. Хойд сайрын голын эхэнд 10 м өндөртэй хүрхрэм байдаг. Та бүхнийг энэхүү маршрутаар аялж Увс аймгийн байгалийн үзэгсэлэн цогцлбор газруудыг үзхийг урьж байна. Увс нуурын айсавын улсын тусгай хамгаалалт газар нутгийн хамгаалалтын захиргаа